Бидний бэлтгэн хүргэдэг өгүүлэлэг роман туужийг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл манай YouTube хуудсан дээр subscribe болон хонхон дээр дараарай. Мөн энэ бичлэг дээр лайктарч, комент бичээд шеэр хийгээрэй. Тэхийн зогсоол. Тэр жилийн тэр нэгэн өвлийн өн тэг яана. Тэхийн зогсоол гэдэг тэр оргилийн өндрийг яана. Хүрэн улсын буйд мухар хүүш нэртэй, хүрхэд холж өвлчөхөд нөмөр хөх бууцтай. Хүрэн улсыг халуун намраар аам минь зорив. Хүүшийн өвлжөөнд 3 гэрээр айл өвлжлөө. Өвлжөөг хүрээсэн уусын өргөл бүгд өндөр. Өндрийн дундаас тэхийн зогсоол бөөрч өндөр. Өвлжөөнд буугаад аав хэсэг зур ан хийлээ. Өвөлд бэлдээд айлууд хэсэг зур ажил хийлээ. Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн дулаахныг хэлэхүү. Өвс цас дэгшгэн уланд өвлжхийн тухтайг хэлэхүү. Говийн уланд жам ёсороо хавар ирлээ. Гол бараадаж 3 гэрээрээ нүүх боллоо. Нэгэн өглөө аам минь намайга гаднаас дуудаж нэг нүдний сундаг дурангаа гарт бариуллаа. Тэхийн зогсоол дээр юу байна? Сайн хар гэлээ. Тэгж хэлснийхээ жаахан хойно санаа алтлаа. Үзүүр нь гурвалжин үүлэнд чүргэх оргил харагдлаа. Үүрээ манан өндөрт эргэх бүргэд харагдлаа. Дэрэгдэх оргил нь илээд авахаар ойрхон байлаа. Дээрх тэнгэр нь нүдэнд торхоор үгэлгүй байлаа. Тэхийн зогсоол дээр хараагаа тогтоо гэж аам минь хэллээ. Тэрүүн дээр нэг амтан бий олдоо гэж ахин хэллээ. Өвлжин харагдаж нүдэнд дассан оргил үзэгдлээ. Орой дээр нь эврэн сэрийсэн янгир харагдлаа. Хангайн сайхан амтныг үзээд би баясав. Харлагдих зогсож байна гэд бараг хашгирлаа. Аам минь дуугүй тамхиас орсоор гэртээ орлоо. Айлын хүмүүс янгирийн сургаар манайд сугаллаа. Цайгаа чуухгүй аам минь тэгээд хэсэг суулаа. Цаанаал гунигтай хоолой засаад ингэж ярьлаа. Мөнгөн оройт уулсын хишгийг их хүртлээ. Мөнхийн зогсоолдоо зогссон янгирийг анх үзлээ. Ямаан усанд ноднон байсан тех мөн байна. Яа хараггүй зогсоолдоо зогссон тех мөн байна. Төрсний эцэст үхнэ гэдэг амтны ёсоо. Төрсөн нутгаа орхино гэдэг амаргүй даваа. Янгир өтлөхөөрөө эврээд ахаа болдиг юм гинлээ. Янгирийн сүргээ гүйцэж чадхаа байдаг юм гинлээ. Эхээс төрсөн ууланда эргэж нэг ирдэг юм гинлээ. Эхээс унсан газараа олж нэг хэвтдэг юм гинлээ. Насныхаа эцэст оргилөөд мацаж гардаг юм гинлээ. Нартад түүнийг нь тэхийн зогсоол гэж нэрлэдэг юм гинлээ. Өндөр оргил дээр олон хоног зогсдог юм гинлээ. Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг хардаг юм гинлээ. Ундалдаг ариухан усаа үзэж нэг баярлдаг юм гинлээ. Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг баясдаг юм гинлээ. Ижил олон сүргээ эцсийн удаа үздэг юм гинлээ. Их болсон нутгаа сүүлчийн удаа хардаг юм гинлээ. Өндөр оргилоос эврэн дийлээд хальдаг юм гинлээ. Өнгөд орчлонгоос нэгэн тэгээд дутдаг юм гинлээ. Аавын яриаг хүн бүхэн дуугүй чагналаа. Айлын эмээ янгирийг өрөвдөн нулимс унгаалаа. Тэрнээс хойш аам минь нэг л зовиртай боллоо. Тэр өвлжөөнөөс хэсэгтэй нэг л нүүхээ байлаа. 3 гэрийн хоньны ээлж дороо эргэнэ. 3 хоногт манай ээлж эргээд ирнэ. Өндрөөд хонья бүү бэлчээ гэж аам минь захина. Өглөө болгон л гаднаа сууж оргил дурандана. Хүүшийн өвлжөөнд чандамалж буусан 3 айл. Хүмүүсийн харааг өөртөө татсан гурвалжин оргил.
Цэнхэр тэнгэрт эврэн сэрээсэн харлаг тех. Чанх дээр нь өдөржин эргэсэн хүрэн бүргэд. Ийм л зураг олон хоногоор аавд минь харагдлаа. Энэ л зураг олон хоногоор өвөлжөөнд суулгалаа. Нэгэн өглөө ориглыг дурандаад аав орж ирлээ. Нэг харахнаа баяртай мишээгээд цайгаа ууж суулаа. Яг л ёсоороо хальж дээ хөөрхий гэж аав минь ярьлаа. Яамаа да яамаа хөөрхий минь гэж ижий өрөвдлөө. Маргааш өглөө нь 3 гэр маань эрт ачааллаа. Манарсан бууцнаас хүн мал маань зэрэг хөдлөлөө. Тэхийн зогсоол ориглыг ам минь нэг эргэж харлаа. Төрсөн нутаг минь гэж эцэг минь нэг өөртөө хэллээ. Тэр жилийн тэр нэгэн өвлийн урт хийг яана. Тэхийн зогсоол гэдэг тэр оргилын өндрийг яана.